За ингээд орчноо шинжилж нэ. Орчноо шинжилнэ. За шинжилгээ тухайг нь яриа. Тэгэхээр орчноо шинжилхийн тулд нэлээд мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм ээ. Саяны юмнуудыг хараад үзтээ тийм. Улс төр, эдийн засаг, нийгэм энэ талын мэдээллүүдийг аваад цаашдаа бидний үйл ажиллагаанд яаж нөлөөлж болох вэ гэдгийг талаарна. Шинжилж таамаглана. Тэгээд таамаглалын олон аргуудыг хэрэглэх юм байна. Математик, статистикийн аргууд эдрийг хэрэглэнэ. Тийм ээ. За орчныг шинжилдэг олон аргууд байна. Орчныг шинжилдэг олон аргууд байна. За тэрнээс хамгийн сонссон юм арга. SWOT гэж арга сонссон уу? SWOT гэж. Ийм үг сонсч ирсэн үү? SWOT шинжилгээ. За та нар ингээд цаашаа төгсөлтийн ажил юм бичих бах. Тэрэн дээр бол энэ SWOT шинжилгээ хийх бах л та. SWOT гэж юу гэсэн үг вэ? Юун дээр гардаг үг вэ энэ SWOT гэдэг нь? Бидний Википедиа дээр маань байж байгаа шүү дээ. SWOT гэж энэ төвчлөл үг тийм. SWOT гэдэг нь дөрөв үгнээс бид нар төвчлсөн. Энд та нар сонсчихгүй юу SWOT гэж? Юу нэ? Сонсчихгүй байна. За SWOT бол одоо менежмент дээр төдийгүй маркетингэд ашиглагддаг юм аа. За энэ SWOT шинжилгээ гэдэг юм байж байгаа биз? Видео юм аа. Тийм ээ. Дурын юм гэдэг байж. За. Эсвэл заримдаа SWOT одоо matrix гэж хэлдэг тийм. За энэ юу гэж вэ? Төлөвлөлтийн арга хэрэгсэл гэж байна шүү, тийм ээ. За энэ дөрвөн үгний товчлол. Энэ дөрвөн үгний товчлол. SWOT зэрэг хэлсэн юм дөрвөн үг байна шүү, тийм. За тэр дөрвөн үг нь хэд байна уу? За баяр шүү. Strength, weakness, opportunity, threat гэх юм дөрвөн үг. Давуу тал, боломж, аюулсан. Ийм дөрвөн. Тэгэхээр давуу тал гэхээр ямар юм бэ хөө? Давуу тал гэхээр хэний давуу талыг ярьж байна? За. Энэ хасан дотоод ширхэг юм бол ахын тэрний ширхэг. За. За. Хэний давуу талын тухай ярьж байна? Хэний давуу тал? Орчны. Бишээ. Тэр байгууллагын хүний давуу талын тухай ярьж байгаа. Ер нь байгууллагын давуу талыг ойлгож. Давуу тал. Давуу тал байгуул цаана юу байх вэ? Тул тал. Сайн байсан тийм. Энэ рүү өгөөд шүү дээ. Strength, weakness, opportunity. За opportunity гэдэг нь юу гэсэн үг вэ? Боломж. Тэр байгууллагад ямар боломж нээлттэй байгаад байгаа вэ? Ер нь бол боломж зөндөө байдаг гэдэг байна шүү дээ. Та нар нэг юм юуг сонссон уу юу? Нэг Африк руу нэг малгайны үйлдвэрийн хоёр нөхрийг явуулсан гэж үздэй тий. Тэр тухай сонсч ирсэн үү? Нэг Африк руу зах зээл судлаад иргээд хоёр нөхөр явуулсан. Тэр хоёр нөхрийн нэг нь их тийм пессимист юм байна л да. Нөгөөх нь оптимист юм хоёр. Оптимист гэдэг нь юу гэсэн үг вэ? Өөдрөг үзэлтэй. Өөдрөг үзэлтэй. Пессимист гэдэг нь готрон үзэлтэй. Тэгээд тэр готрон үзэлтэй нь бол тэнд ямар ч хэний ч малгай өмсдөггүй байсан гинэ. Хэний ч малгай өмс. Нөгөө очсон улсад нь. Тэгэнгүүт готрон үзэлтэй нь ямар мэйл явуулсан гэхээр өө баларсан энд одоо хинч малгай өмсдөг юм байна. Тэ ингэж хэлсэн гэж. Оптимист нь бол юу гэж хэлэх вэ? Оптимист. Нартай байна. Гөө. Энэ хинч малгай өмсдөг юм байна шүү дээ. Бид нар бөө боломж байна шүү дээ. Бид нар малгай заагалаа. Тэгэхээр эн чинь боломж бол байна гэдэг гэдэг. Тэрийг ярьж хайж явах хэрэгтэй л гэж. Боломж бол байна гэж. Та нар ингээд
ер нь энэ social media Facebook интернет хэр ордог вэ? Орох. За тэгээд орохоор та нар нэг Болбаатар Дорж сүрэн гэдэг хүнийг хайгаад үзээрэй. Зарим нь Болбаатар Дорж сүрэн гэдэг хүн байна. Хятад ирчүүлэгч хүн байдаг байхгүй. Тэр хүн их артах юм бичдэг. Сүүлийн үед их бичиж байгаа. Сүүлийн нэг сар гараг. Тэгээд тэр хүний бас бичлэгэн дээр нэг юм байсан юм аа. Мөн ийм боломжтой холбоотой. Нэг хэсэг улсууд ингээд нэг газар алхаарсан юм байна л та. Нэг Америк бизнесмен яриа гэсэн байхгүй. Алхаарсан юм байна нэг хэсэг газар. Сэнгүүд ингээд хөлгөр мөлхөөд гэдэг шүү дээ тийм. Бөөнөрөө тийшээ явахгүй. Бөөнөрөө тийшээ явсан чинь замд нэг гол үйлчлэгч юм уу ямар ч гэсэн ингээд саад үсгүй да. Саад үс. Яг одоо тэр тохиолдолд та нар яах вэ? Гол үйлчлэг түмэн гарч харахаар нь. Яах вэ? Та нар буцахгүй юу? Яах вэ? Хүлээх хэрэгтэй. Тэр хүлээгээд бүтэхгүй угаасаа тийм том гол байна гэж бодъё. Угаасаа тэгвэл яах вэ? Гаргар хаан тий сэлж гарч болох нь уу? Зарим хийж болох нь ингээл арга хаан гэж. Тэр яах вэ? Гарам байна гэж. Тэр Америк бизнесмен юу гэж хэлдэг гэхээр энэ тохиолдолд бол чи заавал алдах гээд яах юм. Заавал алдахгүй. Чам боломж үүсэж байна. Ямар боломж үүсэж байна? Тэр олон хүн бүгдээрээ яг сонирхолтой вэ? Гол тэгвэл чи гол атлуудыг бизнес хийж байна. Тэр ингээд бэрхшээл дундаас боломжийг олж хайж харах хэрэгтэй. Тэгэхээр боломж гэдэг бол ерөнхийдөө гадаад орчноос биднээс өргөгдөж байгаа юм зүйл. За сүүлийнх нь бол аюул зам. Гадаад орчин аюул замд учруулах уу? Учруулна ш. Аюул замын жишээ юу байх вэ? Аюул зам. Байгаль орчин. За байгаль орчин байж болно. Өөр аюул замын жишээ би танарт хэлье. Аюул замын жишээ бол өрсөлдөгч сайжрах бол аюул зам баггүй. Өрсөлдөгч үйл ажиллагаагаа сайжруулах, өрсөлдөгч нар илүү сайн хүчтэй болох, илүү их хөрөнгө мөнгөтэй болох, илүү сайн ажилчинтай болох гэдэг бол аюул зам гэж үзэж байна. Ийм зүйлүүдийг аюул зам гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл бидний үйл ажиллагаанд гадаад орчноос сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдийг нийлүүлээд юу гэж хэлсэн байна? Аюул зам. Тэрнээс ганцхан тэр газар хөдлөлт байгалийн тийм аюултай үзэгдлүүдийг бол хэлээгүй байхгүй юу? Аюул зам гэдэг юм. Энэ бол цаанаа тийм риск гэсэн үг. Риск гэдэг чинь юу вэ? Эрсдэл үстэй тий? Эрсдэл. Бидний үйл ажиллагааг эрсдэлд оруулж болох зүйлүүд гэсэн үг байхгүй юу? Одоо ихтэй сургуулиуд, ялангуяа хувийн ихтэй сургуулиуд бол ийм эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Нэг 100 хэдээс босдно. Яагаад эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа вэ? Юу гэж бодож байна та нар? Өрсөлдөгч ихтэй. Өрсөлдөө ихтэй. Угаасаа өрсөлдөө ихтэй байсан. 180 хэдэн сургууль байсан. Одоо нэг 100 орчим сургууль болсон. Тэр 180 хэдээсээ илүү одоо аюултай нөхцөлд байгаа гэж байгаа байхгүй юу? Яагаад? Хамгийн бодлого юу вэ? Улсаас буюу төрөөс бодлого явуулж эхэлсэн. Тэ? Ямар бодлого явуулж эхэлсэн? Цөөлөх бодлого. Энэ цөөлөх нь зөв шүү дээ угаасаа, тийм ээ? Энэ манай нөгөөгүй амтайгаа харьцуулбал харьцангуй олон болчиход байгаа.
Тэгэхээр цөөлнө гэдэг чинь автоматар шахаад цөөлөд байхгүй. Одоо янз бүрийн тийм шалгуур тавиад тэр шалгуурыг давсан нь ажиллана гэдэг тийм. Тэгээд тэр чинь чанаржуулах шалгуур тавьж байгаа ш. Тэгэхээр ингээд явандаа сургуулиуд хоорондоо нэгдээ. Та нар одоо Монгол бизнес гэдэг анхны л одоо 4-5 сургуулиудын нэг багхгүй. Тэгсэн тэр жишээлбэл их засагтай очиод нийлчихэж байгаа. Гэх мэтлэнгээр ингээд сургуулиуд бол өөр хоорондоо нийлэх процесс одоо ойрын 3-4 жилд маш хүчтэй явагдана. Тэгэхээр ойрын 3-4 жилийг даваад гарцсан сургуулиуд цаашаа амьдрна. Тэрийг давж авахгүй угсаа амжихгүй шүү. Тэгэхээр одоо бол нэг улсын 15-6 сургууль байна. Хувийн нэг 80-аад сургууль байна. За энийг л багсан гэж яриад байна. Тэрэн дондаа одоо жишээ нь 100 хүрэхгүй оюутантай энэ сургууль байна гэлээ 11 сургууль байна гэсэн шүү дээ. 100 хүрэхгүй оюутантай 11 сургууль байна. Нэтнгийн үг шүү дээ. Тэгээд 500 хүрэхгүй оюутантай 44 сургууль байна. Тэгэхээр энэ сургуулиуд ойрын жилүүдийн хоорондоо нэгцээр байгаа тэр миний бодлоор миний таамгаар бол 20-30 сургууль үлдэх юм шиг байна. Хувийн 20-30 сургууль. Хувийн 20-30 сургуулиуд байж болно шүү дээ. Нэг улсын 10 хэдэн сургууль. Ингээд нийлээд нэг 50 сургууль байна. Улсын тийм олон сургуулиуд явуулсан. Улсын зөндөө шүү дээ 10 хэдэн. Нөгөө нэг техник технологийн коллеж мэлж гэсэн шиг тийм бай. Тэгэхээр ийм маягаар ингээд салбар болгоно юм аюул замлууд. Одоо жишээлбэл ойр барилгын салбарынх нь ингээд зөндөл их яагаад ш. Барилгын салбарт ямар аюул замл учирч болохгүй гэхээр одоо жишээлбэл тэр барилгын стандартыг дээшлүүлэх буюу энэ нэг одоо тэрний хувьд аюул замл гэхээсээ аюулгүй байдлын багасгаж байгаа юм зүйл болчихж байгаа шүү. Өөрөөр хэлбэл Монголд бол байцгаар нэг хүн унаал одоо бараг хэвэн жил болох гэдэг байна. 9 сараас хойш. Үүнийг бас төв засаг хүчтэй бодлого явуулах хэрэгтэй гэж байна. Манай мэргэжлийн хяналт бас их сони юм хэлээ л дээ. Хянан шалган арга хэмжээ авах ямар ч үүрэггүй юм биш. Тэгэхээр утгагүй үстэй. Ямар шалгах л үүрэгтэй. Арга хэмжээ авах үүрэг байхгүй. Хуулиараа. Жишээлбэл тэр хүн амьд унаад байгаа газар жишээлбэл мэргэжлийн хяналтынхаа очиж юу өгсөн гэж байгаа байхгүй. Бичиг өгсөн, наадхаа болмол юм. Өсвөр тэр бичиг өгөхөөс өөрөөр ямар ч цаашаа арга хэмжээ авах тийм юм байхгүй. Хуулийн тэгвэл нөгөөдөл нь тоохгүй цахилгааны тасалсан тэнгууд манайхан чинь нөгөө танил талаараа мөнгө төгрөг өгөөд цахилгааны чинь хийлэгч юм үстэй. Тэгээ ажилласаар байгаа сая нөгөө нэг тэр оюутан 3 оюутан 10 дахраас унтсан шүү дээ тий. Сонссон. Тэгэхээр надад гадна тэр фасадн дээр ажиллаж байсан 3 оюутан очиж байгаа. Тэр манайхны хариуцлагагүй асуудал тийм биш тий. Цахилгааны залгачаад ах чинь очиод яриад тэгэл тэрийг олох хэрэгтэй байхгүй ямар дурак нь очиж тэр цахилгааныг одоо яасан бэ тий. Алгаж өгсөн. Тэр үнэтэй одоо хүний амин нэх хэрэгтэй байхгүй. Тэр нөхөр залгаагүй бол тэр оюутнуудын ажиллахгүй унахгүй шүү. Ийм их асуудал. За тэгэхээр ийм дөрвөн зүйлийг яана гэсэн. Нэгтгэхэд өөрсдөө үнэлдэг байхгүй. Энэ SWOT бол яадаг арга гэж юм. SWOT шинжилгээ бол орчныг шинжилдэг арга байж тээ. Орчныг шинжилдэг. Тэгээд биднээс ямар сул тал, ямар давуу тал байна гэдгийг гаргаж ирээд ямар боломж байгаа, ямар аюул цамд байгаа гэдгийг тогтоогоод тэгээд цаашдаа яах юм бэ гэдгийг тогтоодог ийм арга багхгүй. Цаашаа бид нар ямар чиглэлээр явах юм бэ гэдгийг тогтоодог ийм аргыг SWOT гэж. За тэгээд орчны шинжилгээ гэдэг бид нар ойлгож байна шүү дээ. Орчны шинжилгээ хийнэ гэдэг чинь энэ төлөвлөгөөнд нөлөөлж болох бүхий л хүчин зүйлийг яана гэсэн үг. Тооцоолно гэсэн үг шүү дээ, тийм. Өөрчлөлтийн хаамт нь тооцоолно гэсэн үг шүү. Шинээр тавьсан байгаа шүү.
За. Цааш. За ингээд энэ хэд тхүү шатнд дуусч уу хэдүүлээ? Хэд тхүү шатнд дуусч уу? Нөгөө 6 үе шатаасаа 3 дахь нь. 2 дахьын дуус. 2 дахь нь юм. 2 дахьын дуус. Одоо 3 дахь руу аваа. Төлөвлөгөөний боломжтой хөлбөрүүдийг боловсруулах гэж. Боломжтой хөлбөр. Тэгэхээр энэ хөлбөр боловсруулах бол бас хэлээд байгаа. Ганцхан менежерийн ажил биш ээ. Энд дээр бол хамт олонны гишүүдийн санаа бодлыг авах хэрэгтэй. Яг тэр хүн яг гардаж ажиллаа хийж байгаа учраас тэр хүнээс гол санаа, яг хэрэгтэй санаанууд гарч ирнэ ш. Тийм үстэй. Тэгэхээр эдний царай юм. Тэгэхээр яг нөгөө ажиллаа хийж байгаа улсууд бол биднэр тохиолдож байгаа зовлон, бэрхшээл, саад яаж зохицуулах вэ бүгдийг мэднэ шүү дээ, тийм ээ? Ажиллаа хийж байгаа хүмүүс. Тийм учраас хамт олонны гишүүдийн санааг авах хэрэгтэй гэж. Тэгээ олон хөлбөр гаргах хэрэгтэй. Ер нь бол та нар сонссон шүү дээ, тийм сонссон баг. Жишээлбэл А төлөвлөгөө биелэхгүй бол яана гэж ярьдаг үлээ. Бидний А төлөвлөгөө А Б төлөвлөгөөр шилжүүлнэ. Тэр чинь нөгөө нэг боломжит хөлбөрүүд чинь багхгүй юу? Юмыг бид маш олон янзаар одоо гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ. Та нар одоо ийм үг сонссон байх л да. Combination гэж үг сонссон уу? Combination гэж. Бид нэг коми зохион мохоор гэж ярьдаг үстэй. Тэр чинь багхгүй юу? Combination буюу орсоор юу гэж хэлдэг вүлээ? Комбинац гэж хэлдэг үстэй. Комбинац. Тэр комбидод гэж үг сонсоогүй та нар? Сонсос нэг тавтах нэгтгэхгүй. Combination гэдэг чинь энэ хөлбөр, янз бүрийн хөлбөрүүд гэсэн үг байхгүй юу? Комбинац хийх. Тэр энэ төлөвлөгөөний хөлбөрүүд бол үндсэндээ зорилгодоо хүрэх арга замаараа өөр хоорондоо ялгагдчих байна. За одоо дөрөвдөх рүү нөрөө. Дөрөвдөх гайг, гуравдах гайг юм байна тийм. Одоо ингээ баг хөлбөр боловсруулчлаа. Тэндээсээ яах ёстой вэ? Тэндээсээ хамгийн нөгөө 2-3 төлөвлөгөө гараад ирсэн байхгүй юу? 2-3 төлөвлөгөө гараад ирсэн. Тэндээс хамгийн оновчтойг сонгох ёстой. Тэгэхээр хамгийн оновчтой нь B гэж нөгөөдөл чи хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн оновчтой гэдэг нь яаж мэдэх вэ? Яаж мэдэх вэ? Юу гэж бодож байна? Хамгийн оновчтой гэдэг нь яаж мэдэх вэ? Танаас бол за зөв энэ дээр байна шүү дээ тий. Үнэлгээ өгөх ёстой. Нөгөөдөл үнэлгээ өгөх ёстой. Мань ангар битүү юугаар нэг юм бэ? Цаад шуум чинь сонсох. Үнэлгээ өгөх ёстой байхгүй юу? Өөрөөр хэлбэл нөгөө хөлбөрүүдтэй үнэлгээ өгөх ёстой. Бид нар оюутан зүн тавьдаг шиг биднийг үнэлэх ёстой гэсэн. За тэгээд энэ үнэлгээнд бол шалгуур ашиглана. Шалгуур ашиглана. Тэгвэл төлөвлөгөөнүүдийг бид нар яавал сайн гэж бодох вэ? Та нарын бодлоор юу нь сайн байвал тэр төлөвлөгөө сайн гэсэн үг вэ? Та нарын бодлоор юу нь сайн байвал тэр төлөвлөгөө сайн гэсэн үг вэ? Юу дүгнэл биш ээ. Зорилгодоо хүрэхэд хамгийн За баг хөрөнгөөр яг зөв санаа гарч байна. Баг хөрөнгөөр буюу баг зардлаар зардал гэдэг шалгуур байж болох юм шүү дээ. Тийм үү? Хний шалгуур зардал. За зардал гэж. Өшөө юугаар нь шалгуулж болох вэ? Шалгуур гэж. Ашигын байгууллага бол ашигын төлөө байгууллага бол зардлаар нь биш ашгаар нь авна шүү дээ, тийм? Ашгаар нь авна. Цаг хугацаа сая хэлсэн байна тий. Цаг хугацаа гэж хэлсэн үү сая? Тий. Цаг хугацаа. Хугацаа ямар байвал сайн гэж үзэх үү бид нар? Богино байвал сайн гэж. Тэ аль болох богино хугацаанд үр дүндээ хүрч ивэл сайн.
Зардал мар хамаагүй гэвэл юу чухал гэсэн үг үү? Зардал хамаагүй. Чанар. Чанар зүг. Чанар. За мөн энэ эрсдэл чухал байж болно. За ийм шалгуур байж. Эрсдэл. Хамгийн эрсдэлгүй найл юм би. Хамгийн эрсдэлгүй. Ингээ ийм олон шалгуур байж. Саяны бидний хэлсэн юмнууд байна шүү дээ. Чанар, зардал, цаг хугацаа, ашиг нэрн, эсвэл хамрах хүрээч гэдэг юм. Ингээ олон шалгуур байж болно. Энэ олон шалгуураар үнэлгээ өгөөд тэгээд хамгийн ямарыг сонгох уу бид нар боломжтой. тий хамгийн боломжит хувилбарын тэр энэ шалгууруудын дүнд за энэ нь л арай гайгумаа гэдэг ийм шалгуурыг одоо хувилбарыг сонгож авах гэсэн. За тэр чинь бидний хэрэгжүүлэх төлөвлөгөө болчихно шүү дээ тий. Одоо дараагийн үе шат нь хэрэгжүүлэлтийн үе шат байгаа байхгүй юу? Хэрэгжүүлэлтийн үе шат. Тавтхан тийм баха харъя. Хэрэгжүүлэх гэж шүү. Амстай хувилбараа сонгоцсон юм бол одоо яах вэ? Хэрэгжүүлнэ. Энэ дээр хамгийн их алдаа гардаг гэж байгаа байхгүй юу? За та нар тэмдэглээд авсан ч болно заяа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатн дээр харьцангуй их алдаа гардаг гэж. Харьцангуй их алдаа гардаг. Өөрөлдвөл боловсруулалтаас их алдаа гарна, хянахаас илүү их алдаа гардаг байхгүй юу? Нөгөө хоёр үе шатны хянах боловсруулах хоёр байгаа шүү. Тэр хоёроос харьцангуй их алдаа гарна гэсэн үг. Ойлгож байна. Төлөвлөгөөг боловсруулах үе шатнд харьцангуй их алдаа гарна гэж. Харьцангуй их. За тэгээд нөгөө төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа хүнээс бол ийм чадрууд шаардна. Ойлгогдож байна тий? Хамт олноо зохион байгуулах ур чадвар, манлайлах ур чадвар. Зохион байгуулах ур чадвар хүн болгонд өөрөө адилхан уу? Та нар юу гэж бодож байна? Өөр шүү дээ тий? Өөр. Зарим хүн бол ер нь цаанаасаа зохион байгуулах юм ястай. Тий? Хүний аргыг олоод сурцсан. Ер нь тийм extrovert, introvert гэдэг. Extrovert гэдэг нь гадагшаа чиглэсэн гэсэн үг шүү дээ, тийм. Тийм улсууд бол ийм зохион байгуулах ур чадвар нэлээд сайн. Гадагшаа хүн бол ер нь яг зохион байгуулах ур чадвар дээр дутагдaltaй байдаг. Одоо би өөрөө яг тиймэрхүү. Хэдийгээр менежмент заадаг ч гэсэн надад бол зохион байгуулах ур чадвар асар их дутагдав. За өөрөө бодож сэтгэл тгийний хичгээ нэг хэлээд тэгээ орчихсон. Тэгвэл менежер хүн нэг хэлээ орох хэрэгсгүй юм билээ. Тэгэд хүн эдийн сайн ч гэсэн ихээс нааш илжих хэрэгтэй. Дээрээс нь хүмүүсийн ухамсарын түвшин бас өөр. Нэг хэлээр яс гэж бүгд хийдэг юм биш байхгүй. Зарим нь хийдэггүй. Тэгэхээр тэр болгон дээр хэмжих хэрэгтэй. За мэдээж хэрэгжүүлэх үе шатн дээр бол менежер хүн манлайлах хэрэгтэй үстэй. Манлайлна гэдэг чинь яа гэсэн үг вэ? Хамт олноо араасаа дагуулна гэсэн үг шүү дээ. Өөрөө үлгэрлэн тийм үстэй. Манлайлж байгаа юм чи өөрөө үлгэр үзүүлэх хэрэгтэй байсан. Өөрөө юу ч хийхгүй тэг ингээ суугаад байдаг бол тэр бол босс шүү дээ. Босс. Манлайлагч гэдэг чинь бол лидер гэж байхгүй юу? Манлайлагч гэдэг бол лидер. Лидер бол бараг өөрөө ачааны хүндийг үрээд зүтгэдэг гэж. Босс бол зүгээр тушаагаар сууж идэг гэж. Тийм чи гэж. Манлайлагч хүн бол яг оноо тийм өөрийнхөө бие гэдгэлээ. Үлгэрч чадахгүй гэсэн үлгэрч чадах хүний тийм гаргаж ирээ. Ингээ байна. За тэгээд төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд энэ хамт олонны гишүүдийн хүч чармайлтыг нэгтгэх ёстой, идэвхжүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөө явуулах ёстой гэж. За хамгийн сүүлд ямар үе шат байлаа? Хянах. За хянах гэж яг юу хийдэг юм бэ? Та нар юу гэж бодож байна? Хянах гэдэг нь яг юу хийдэг юм? Үр дүн. Үр дүн хянах юу хийн гэсэн үг юм? Үр дүн хянах гэхээр сая зүү хэлсэн, сая зүү дуурсан шүү гэн. Ажлын үргэлж Хянана гэдгийн цаана яг юу хийгддэг бол хянана гэхээр за би энэ ажлыг хянаахыг яг зөв
зорилгын дагуу явж гин үгүй юу? Зорилготойгоо уялдуулж шалгах юм шүү. Зөв. За тэгвэл зорилготой юуг уялдуулах вэ? Юуг зорилготой уялдуулах юм бэ? төлөвлөгөө Үгүй ээ, төлөвлөгөө биш. Төлөвлөгөө дотор чи зорилго байгаа байхгүй юу? Төлөвлөгөө гэдэг чинь үндсэндээ зорилгыг гэсэн санаа байхгүй юу? Тэр зорилго цаасан дээр байж байгаа ш. Тэрийг юутэй харьцуулж үйл ажиллагааны үр дүн яг зөв. Үйл ажиллагааны үр дүнтэй байхгүй юу? Тэ? Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны үр дүн. За энэ төлөвлөгөөний гэдэг за энэ нэг юм уу байна. Энэ юу юм. Тэгэхээр төлөвлөгөөний энэ бол үйл ажиллагааны гэдэг үг байна шүү, тийм ээ? Ажиллагааны үр дүн тавих төлөвлөгөөний зорилготой одоо төлөвлөгөө гэж чинь л да. Тэр надад гэх юм биш үү? Төлөвлөгөө тавигдсан юутай одоо уялдуулж хянах уу? зорилготой. Зорилготой уялдуулж хянана. За уялдуулах нь цаашаа юм бэ? Харьцуулна гэсэн үг. Илүү зохимжтой. Харьцуулах юм гэж. За энэ Y-гээр үр дүн тэмдэглээд Z-ээр зорилгыг тэмдэглэж чи ер нь ингэж тэмдэглэдэггүй л дээ. Ер нь ингэж. Ер нь үр дүн гэхийг бол result гэж хэлдэг. Result. Айн биччихье. Result гэдэг нь үр дүн гэсэн үг. Зорилго гэвэл энэ байна. Goal гэсэн. Спорт дээр энэ чи юу вэ? Goal шүү дээ. Goal. За энэ хоёрыг харьцуулж байна. Тэгэхээр энэ одоо аль нь их болсон байна? Энэ тэнцэтгэл үшийг харах юм бол аль нь их болсон байна? Y нь юу юм? Бид нарынхаа үр дүн нь зорилгоос илүү болсон байна. Өөрөөр хэлбэл бид нар зорилгоо биелүүлсэн байна гэсэн үг шүү. Тэгвэл одоо яах ёстой бид нар дараагийн зорилгыг дэвшүүлэх ёстой. Нэг зорилгоо биелүүлсэн бол одоо дараагийн зорилгоо биелүүлнэ. Тэгээд эн чинь юу болох вэ гэхээр нөгөө нэг 6 чинь дахиад эхлэнэ гэсэн үг байхгүй юу? Эндээс хараарай. Зорилгоо тодорхойлчихвол бол энэ ингээл явчихж байгаа шүү дээ, тийм? Ингээд хянч дуусаад дахиад зорилго гэл. Ингээд тасралтгүй хийгдэж ш. Тийм байна уу? Хянч дуусаад зорилго, хянч дуусаад зорилго. Эсрэгээр байвал яах вэ? Өөрөөр хэлбэл үр дүн нь зорилготой хүрээгүй бол яах вэ? Юу гэсэн үг юм чи? Үр дүн нь зорилготой хүрээгүй гэдэг чинь бид тавьсан хатаагүй гэсэн үг ш. Тэр тавьсан зорилгоо биелүүлж хатаагүй гэсэн үг. Бана. Онлайн дээр. Араас. Үгүй би баяраад нэг маргааш тоглох хугацаа үлдээчээ тэгээд өөрөө онлайн нөгөө шүү дээ. Баяраад нүүж гэсэн ажил нэг өөр офис руу нүүж гэсэн. Үгүй өчтөр тэгээд бараг ажил дээр онсон шүү. Харин тэ ажил дээр Төвний дуусах явчихна. Тийм үү? За би тэгвэл баяртай ярьчих. Баяртай ярьчих. Чөө. Яа. За тэгэхээр бид нар зорилгоо биелүүлж чадаагүй гэсэн үг байна, тийм? Зорилгоо биелүүлж чадаагүй юм чинь аль нэгэн шатан дээрээ алдаа гаргасан гэсэн үг бидтэй, тийм? Тийм үгүй юу? Тэгэхээр тэр алдсан үе шат руугаа очоод залруугаар зорилгоо яах хэрэгтэй вэ? Заавал
Тэгээ эндээс дүгнэх юм бол ер нь төлөвлөлт гэдэг нь бол байгууллагын хэмжээнд яадаг үйл явц байна. Асуулгүй. Байнга хийгдэж идэг үйл явц байхгүй юу? Байнга. За ингээд энэ хоёроо бид нар дуусчлаа. Одоо энийг үзчих юм бол энэ хичээл дуусна. Яг одоо за энэ төлөвлөлтийн төлөвлөлт ба анхаарал. Тийм нэг. Шмон орж ирж байна. Жан таны анхны хичээлээр заасан шийдвэр гаргах үйл явцтай төстэй юм тийм. Яагаад төстэй вэ гэхээр төлөвлөгөө боловсруулах чи өөрөө нэг төрлийн шийдвэр байхгүй юу? Тэгэхээр шийдвэр учраас төстэй. За төлөвлөлтийн төрлүүд гэдэг нь энэ 8 төрлийг хэлж байна. Энэ дэлгэсэн дээр харагдаж байна уу 8? Харагдаж байна. Энэ 8 төрлүүд төлөвлөлтийн төрлүүд гэсэн. Энэ үгс үг гэхээр төлөвлөлт гэдэг зүйл бодит амьдралд хэрэгжихдээ энэ 8 зүйлийг дамжсаар аваад тэгээд хэрэгжинэ л гэсэн. За зорилт, стратеги. За эдгээр нь бол илүү дээд түвшний юмнууд явж байна. Зорилт, стратеги бодлого гэдэг нь дээд түвшний удирдлагын хийдэг зүйл. Ажлын горим, дүрм журам, хөтөлбөр төсөв гэдэг бол анхан шатны усууд юм. За одоо зорилгоо илүү тодорхойлж ярив. За энэ 8-ыг тус нэг жоохон тайлбарлаж. За түрүүнд хэлсэн тийм зорилго гэдэг бол одоо хувь хүний зорилго гэдэг бол чиний хүрч чадах дээд бололцоо гэсэн үг байхгүй. Чи хамгийн дээдлээ юунд хүрч чадах юм бэ тэрийгээр зорилго гэж хэлж байна. Мэдээж чи өнөөдрийнхөө нөхцөл байдлыг бодоод чиний хүрч чадахгүй зорилго бас байгаа ш. Тийм ээ? Өнөөдрийн нөхцөл байдал. Одоо жишээлбэл 100 метрийн рекорд яагаад чи үдчих чадахгүй юм бэ? Тийм ээ? Миний дээд бололцоо 100 одоо хийчихгүй тийм л нэг бололцоо. Тэр дээд бололцоо гэдэг бол хүний одоо өөрийнх нь тэр хүчин чадал гэдэг юм уу чадвартай нэгт холбоотой гэсэн. За зорилгод ийм шаардлагууд тавигдана. 3-аас илүү зорилгыг нэг дор дэвшүүлэх байх хэрэгтэй гэж. Дэвшүүлбэл яад юм бол юу гэж бодож байна та нар? 3-аас илүү зорилгыг нэг дор дэвшүүлвэл яад юм? Зөв. Бэлгэд хэцүү. Яагаад вэ гэхээр хүч тарамддаг. Хүч тарамдна гэж үг сонссон уу? Тарамдах. Зөв. Сарних гэсэн үг шүү. Хүч сарних гэдэг. Тарамдна гэдэг чинь тийм үг. За Монгол хэлээ жоохон судлах шүмхлөө. Монголчууд байж тэгээд энэ гадаадд сурж ирсэн нөхдүүд чинь энд ирээд монгол хэл сурах гэж нэг том проблемд очиж байгаа юм тийм. За тэгээд тэр 3-аас илүүгүй зорилго нь хоорондоо яах хэрэгтэй байна. Хоорондоо уялдаатай байх хэрэгтэй. Хоорондоо хамаагүй зорилго тавина гэж байхгүй шүү дээ. Уялдуул. Тэгээд менежерүүд нь өв зорилгоо биелүүлэх амбиц буюу хэмүүлэлтэй байх хэрэгтэй. За энэ нэг чухал үг шүү. Энэ үгийг бүр бичээд аваарай та нар. Энийг улаанаар болчих юм аа. Улаанаар хариачдیں۔ гэх баг. За биччихдээ сайн уншаарай. Үйл ажиллагааны зорилго нь гэж. Үйл ажиллагааны зорилго нь юу хийх ёстой доо үндэслэх биш гэж байна шүү дээ. Тийм ээ? Юу хийх ёстой доо үндэслэх биш. Ямар үр дүн гаргах вэ гэдэгтээ тулгуурлах ёстой гэж байхгүй. Өөрөөр хэлбэл үйлчлэлийн тулд хийдэг юм аа гэсэн үг.
юу чи юунд хүрэх гээд байгаа юм гэдэгтэй л над зорилго чинь шууд уйлдах хэрэгтэй л гэсэн. За. Жишээлбэл бид нар хурлыг яах гэж шийдвүлээ? Хурлыг яах гэж шийднэ? Шийдэх. Тэгээ ямар нэгэн асуудал шийдэхийн тулд хурал хийн. Хэлэлцгийн тул. Эсвэл мэдээлэл тийм ээ мэдээлэл тараах гэж хурал хийдэг. Тэрнээс биш хуралдахын тулд хуралддаг байхгүй. Хуралдахын тулд хуралдвал цаг үрсэн асуудал. Тэгэхээр хурлаар юу шийдэх гэж байгаа юм бэ гэдгийг л чухал. За тэгэхээр та нарын сурж байгаа зорилго ч гэсэн. Та нарын сурж байгаа зорилго бол мэдээж мэрэгчлэн болох бол яах вэ? Тэрний цаана юу хийх вэ гэдэг үр дүн гэж байна шүү дээ. Мэрэгчлээ болчоод цаашаа яах вэ гэдэг. Тэрнээ сурахын тулд сурч байгаа юм шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд хийж байгаа юм болгоныхоо зорилгыг өөрсдөө бас нэг тунгаагаад үзээрэй. Тийм ээ. За цааш нь одоо зорилт руу орж байна. Зорилт. Зорилт хоёр ялгаатай мó? Зорилт хоёр ялгаатай. Хүмүүс ихэнхдээ зорилтоо тодорхойлох гэж нэг холбоо үг шиг ярьчихдаг шүү. Ялгаатай юу юу гэж бодож байна ханаар? Зорилтын зорилготой өгүүлснийхөө хэлж байгаа. Үгүй ээ. Тийм биш. Зорилго нь тодорхойлох багшаа. За ийм нэг зорилгыг биелүүлэхийн тулд хэд хэдэн зорилт болгож хуваадаг гэж. За тэрийг тогтоогоод аваарай. Нэг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дотор нь хэд хэдэн зорилт болгож хуваадаг. Зорилт. Тэгэхээр ерөнхийдөө энэ зорилгыг бол тодорхойлоод орхиж болохгүй. Тийм ээ, тодорхойлоод орхиж болохгүй. Тодорхойлоод орхичих юм бол шал дэмий. Та нар ч гэсэн за би нэг гадаад хэл сурна. Тэгээд сурахын төлөө юу ч хийхгүй байх юм бол уусаа утахгүй үстэй. Тэгэхээр зорилгоо тодорхойлоод тэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг байх хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Түрүүний тэр болдоотод додцрон гэдэг юм чи бол их сонирм юм юм. Тэр өөр хятад хэлний багш байхгүй юу? Орчуулагч. Тэгэхээр тэр хүн бол жишээ гадаад хэл сурахын тулд чи үгээ мартах ёстой гэж хэлдэг. Багш нар бол үгээ цээжл гэдэг үстэй. Тэр хүн бол чи мартах ёстой мартаж болно гэж. Тухайн нөхцөлд юу гэж байгааг нь сайн сураад ав. Бусдыг бол мартаж хэлдэг. Тэгж ярих юм хэлээ сонь. Стандарт бус. Жинхэнэ стандарт бус. Талдан толгойд юм. Мөн. За тэгэхээр энэ зорилгоо тодорхойлоод орхих биш тэрийгэ хэрэгжүүлэх юм төлөө зүтгэдэг байх хэрэгтэй л гэж. Тэгэхээр наад хүний чинь тийм зорилгоо тодорхой шагнартаа зорилгоо тодорхойлох тусалсан тухай юмнууд зөндөө байж байна. Тэр юм шиг. За тэгэхээр ямар ч хүн ер нь зорилго тодорхойлоод орхичих юм бол тодорхойлсны хэрэг байхгүй шүү. Та нар өөрсдөө ч гэсэн бодоод байгууллага дээр хувь хүн дээр адилхан шүү дээ тийм. Тодорхойлол орхицсан тэрнийхээ төлөө хэрэгжүүлэхийн тулд юу ч хийхгүй бол хийхгүй. Тийм учраас хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. За зорилтыг бол ийм смарт гэдэг аргаар хэмждэг. За энийг хэдүүлээ нөгөө Википедиа дээрээс харж байна. Смарт гэдэг юу гэсэн үг вэ? Сонссноо тийм үг. Смарт гэж. Ухаалаг гэсэн үг тийм. Гэхдээ энэ бол товчилсан үг байхгүй юу? Товчилсан үг. Тэгэхээр энэ бас дотроо аюу олон юунуудтай л дээ. За энэ смарт шалгуур. Яа энэ байж энэ юу юм бэ гэхээр зорилгыг тодорхойлоход тавигддаг ийм одоо критерий буюу шалгуур юм аа гэж шалгуур. За тэгээд энэ смарт гэдэг нь товчлол юм байж байна. Specific, measurable, assignable, realistic, time related. За энэ ингээд дор бас өөр байна шүү дээ. Энэ чинь өөрөөр юу гэж хэлдэг юм бэ гэхээр жишээлбэл time related гэдэг юм time bound гэж хэлж болно. Тэгээ өөр альтернатив буюу өөр хувилбарууд нь ингээд зөндөө байж байгаа шүү дээ. Харж байна уу? Тэ үсгээр ихэлсэн юм зөндөө. Эс үсгээр ихэлсэн юм зөндөө гэж. Ийм байна.
За ямарсан зорилт зөв болж үгүй юу гэдгийг тодорхойлдог юм арга багхгүй юу? Арга, смарт. За энд байж хэмжигдэхүйц байх, бодит байх, биелхүйц байх, цаг хугацаатай байх гэсэн шалгуур. За би тэрийг энэ дээр хэлээд өгье заяа. Энэ specific гэж штэ тийм ээ. Энэ ард нь энэ тайлбар нь байж байна да тийм үү? Энэ нэг тийм тусгайлсан байх хэвээр. Тусгайлсан байх. Ямар нэгэн зүйл чиглэсэн байх хэвээр гэсэн үг. Specific. Эс. За measurable гэж үгийг та нар мэднэ шүү дээ. Мэдхгүй нөгөө болор талаас харчин тий. Юу гэсэн үг вэ measurable гэж? Measure гэдэг нь болохоор хэмжих гэсэн үг байдаг байхгүй юу? Able залгачаар юу болох вэ? Able залгачаар Хэмжигдэхүйц. Зөв шүү дээ. Хэмжигдэхүйц гэсэн үг. Үгнийх нь гарал нь бол ийм measure гэсэн үг байж байгаа. Measure. Хэмжих гэсэн. Хэмжих. Энэ нэр үгээрээ явж байна. Тэгээ үл үг. Үл үг. Яахгүй. Ямо. Энэ биш үү? Энэ доор биш үү? Тэ? Measure. Хэмжих гэдэг үл үг юм. За тэгэхээр measurable гэхээр хэмжигдэхүйц гэсэн үг болж байна. Хэмжигдэхүйц. Тэгэхээр зорилго бол хэмжигдэхүйц байх хэрэгтэй. За assignable буюу achievable гэсэн үг. Achievable. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр биелэгдэхүйц байх хэрэгтэй гэсэн. Биелэгдэхүйц байх хэрэгтэй. За дараагийнх нь бодиттой байх хэрэгтэй. Зорилго бодиттой тод. Really. Одоо real гэж үг гэдэг үстэй. Яриандаас гардаг үстэй really гэж. За тэгээд time related буюу time bound. Энэ юу гэсэн үг юм? Цаг хугацааны хязгаартай байх хэрэгтэй гэсэн үг байхгүй цаг хугацаатай байх хэрэгтэй. Зорилго тавьчаад ямар цаг хугацаагүй байвал утгагүй үстэй тий. Тэгэхээр цаг хугацаатай байх хэрэгтэй гэсэн үг. За ийм шалгууруудаар энэ зорилго зөв болсон уугүй юу гэдгийг яадаг гэсэн үг. Энд бэс биш тий. Хэмждэг гэсэн үг. Хэмждэг. Саяны үгнүүд энэ байна тий. Specific, measurable, achievable юм уу эсвэл attainable, realistic буюу relevant, time bound гэсэн юм. За ингээд эхний 5 үсгээр нь smart гэж хэлсэн байна. Энэ бол критерий буюу шалгуур. Зорилго яг зөв буруу юу гэдгийг тодорхойлдог шалгуур гэсэн. За гурав дахь нь орё одоо. Стратеги сонссон та нар. Энэ англи дээр бол арай стратеги гэж уншихгүй байхаа тий. Англи дээр юу гэж хэлэх вэ? Англи дээр та нар унш та юу болох вэ? Би биччихье. Стратеги. Зөв шүү дээ. Стратеги гэж уншиж шүү дээ тий. Стратеги. Оросууд бол стратеги гэж байна шүү. За грек ийм үгнээс гаралтай гэж байна. Стратегия буюу генералуудын урлаг гэдэг үгнээс гаралтай. Генералуудын. Тэгээ энэ чинь зөндөл байдаг л да стратос гэдэг үгнээс гаралтай байдаг. Өөр олон ингээл үгнийх нь гарал үүслийг судалсан юм зөндөл байдаг юм л тийм. За стратеги гэж юу юм? Та нарынхаар стратеги гэж юу юм? Бодлогоос ерөнхийдөө урт хугацааны бодлого гэдэг юм санаа юм. Урт хугацаанд яах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр бид нар ч гэсэн урт хугацаанд яах вэ? 10-20 жилийн дараа би яах вэ гэдэг юм бодол байх хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл 10 жилийн дараа манай хүүхэд сургуульд орно. Тэр үед би одоо хэдийн хэмжээний орлого олох хэрэгтэй гэдэг ийм зүйл байх хэрэгтэй. Энийг чинь стратеги. Тэрний тулд одооноос өдөр болгоно яах хэрэгтэй юм гэдэг зүйл шүү. Тийм ээ. Тэрнээс 10 жилийн дараа гинт орлого цүл пал хийх нэмэгдэхгүй шүү. 10 жилийн дараа болох юмд өнөөдрөөс эхэлж яаж явах хэрэгтэй вэ? Бэлдэж явах хэрэгтэй. Тэрийг л стратеги. Алсын бодлого юм тийм. Ийм зүйлийг стратеги. За ерөнхийдөө зорилтоос үүддэг байхгүй юу? Зорилт хаана байна? Тэнд стратеги байна гэсэн үг байна.
Зорилт хаана тэгэхээр стратеги гэдэг бол ерөнхийдөө юм. Энэ зорилт хүрэх одоо хүрэхэд шаардлагатай нөөцүүдийг ирж хаях, тэгээд тэрийг олж зарцуулах, хянах ийм үйл ажиллагаануудын нийлбэрээс стратеги төгсдгөө гэж. Тэгээд стратеги байгууллагын хүрээ болгоноор тодорхойлогддог. Жишээлбэл хүний нөөцийн стратеги, санхүүгийн стратеги, маркетингийн стратеги, үйлдвэрлэлийн стратеги гэх мэтлэнгээр байгууллага дээр ямар хүрээ байна, тэр хүрээ болгоноор алсын бодолтой байх ёстой л гэсэн. За дараагийнх нь ажлын борим гэсэн юм байна тийм. Ажлын борим. За дүрм журм энтертэй нэг толгойтой зүйл. Ер нь ямар ч байгууллага юутэй байдаг вүлээ? Ямар ч байгууллага дүрмтэй үстэй тийм. Дүрм бол их амар байхгүй юу? Жишээлбэл манай хичээл өглөө 8:30-аас ордог байхгүй юу? Тэгэхээр 8:30-аас орохын тулд чи бид нар 8:30 сэрэл сургууль руу орчихгүй үстэй. Өглөө хэдээс ирэх хэрэгтэй вэ? За нэг 7 хагас мангас гэж босох хэрэгтэй шүү. Өглөө босох ч бас цэцлэгтэй байна тийм. Миний мэд бол ундах дуртай. Тэгэхээр би одоо ингэж болох уу? Би жоохон ундах дуртай юм чи хоёр нутгаар яриад эскейп цуглчих. Ингэж ярьж болох уу? Болохгүй шүү дээ. Манай дүрмэнд хичээл 8:30-аас цуглах хэрэгтэй гэж заасан бол тэрийг бүгд баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүрм бол үйл ажиллагааг хувийн сонирхолд давтагдахгүйгээр явуулах боломж олгодог гэж. Дүрм бол байгууллагын эрх ашигыг зааж байгаа. Хувь хүний эрх ашиг бол дүрмийн дараа байх хэрэгтэй зүйл байхгүй. Ойлгосон? За дөрөв гэж байна. Ano? Thomas Walker Richards. Yeah. Энэ мод шиг. Энэ мод чамд гэж онцны юм шиг байна. Юу нэ? Овид хөдөлгөөн яриаг байна. За ямар ч өглөө бид нар тоглоно. Яагаад гэж ахваа. Тэр амаг болсон чинь тэр өглөөс хойш таваас тоглоно. Vamos a За тэгэхээр дөрмөндөө зэрэгдэх нэ тий.
За дүрм гэж байгаа бол бас журам гэж байдаг үстэй тий. Журам. Дотоод журам гэж байж байгаа шүү дээ. За энэ дээр бол үйл ажиллагаа яаж явагдах тийм нарийн стандартыг заагаад гэсэн. Ер нь дүрм журмыг бол төлөвлөлтийн хамгийн энгийн хэв маяг гэж үздэг. За тэрний дараагийнх нь одоо хөтөлбөр буюу англиар юу гэж хэлж байгаа юм? Та нар янз бүрийн програм сонссон уу? Програм юу хэлдэг? Юуны програм сонссон? Юуны хөтөлбөр сонссон? Мэдээ. Телевизийн хөтөлбөр гэж байдаг. Өөр Үйл ажиллагаа. үйл ажиллагааны хөтөлбөр, мөрийн хөтөлбөр, баяр наадам болонгууд яадаг вүлээ? Баяр наадмын хөтөлбөр гэх ингээд юм байна. Тэр хөтөлбөрт юу байдаг вүлээ? Төдөн цагаас ийм болно. Ингээд бүгдийн цаг наалтай тусгаад өгсөн байдаг шүү дээ, тий? Тэгэхээр энэ хөтөлбөр гэдэг бол зорилго, бодлого, стратегийг тусгаад тэгээд тэрийг цаашаа ажил хэрэг болгоход ямар нөөц, ямар арга хэмжээ авах уу, яах уу гэдгийг зохицуулсан агуулгатай ийм баримтч гэсэн. Тэгэхээр хөтөлбөр дээр бол цаг нар бүх юм тусгагдана гэсэн. Ямар нөөц ашиглахын, хэн хэрэглэхийн үндсэндээ төлөвлөгөө гэсэн үг байхгүй хөтөлбөр гэдэг. За хамгийн сүүлийнх нь тэгээд төсөв. Тэгэхээр хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдэд шаардлагатай мөнгийг тооцоолоод төсөв боловсруулна шүү. Та нар улсын төсөвийг сонссон биз дээ. Тэр шиг төлөвлөгөөн дээр төсөв байна. Төлөвлөгөөн дээр төсөв. Төсөвгөө бол тэр ажил хэрэгжихгүй. Яагаад төсөвгөө ажил хэрэгжихгүй? Юу гэж бодож байна та нар? Хөрөнгө байхгүй ч тийм. Одоо жишээлбэл ингээд хичээл заагаад байдаг над бүх мөнгө байхгүй би хичээл заахгүй биз дээ. Тийм ээ? Над бүх мөнгө байхгүй би. Тэгэхээр ингээд ер нь энэ хөрөнгө санхүүч бол үндсэндээ тэр үйл ажиллагаа явагдах гол нөхцөл нь болно гэсэн үг байхгүй. Одоо нэг улсын төсвөөс мөнгө орж ирээгүй гэдэг ажил явагдахгүй шүү дээ. Янз бүрийн ажлууд тийм. Засварын ажил гэж. Тэгэхээр бол ажил явуулах хэрэгсэл чинь энэ мөнгө санхүү төсөв болж байгаа. Тэгээд төсвөө багтуулаад авбал үндсэндээ төлөвлөгөө болвол тэгэл цаашаа явчихна гэсэн үг шүү. Төсвийг нэлээд сайн нарийн боловсруулах хэрэгтэй тийм. Нэлээд нарийн боловсруулах. За одоо энэ төрлүүд нь ингээд дуусчих юм. Одоо төвшин байна. Энэ гурван төвшний төлөвлөлт байдаг. Стратегийн төлөвлөлт, тактикийн төлөвлөлт, шуурхай төлөвлөлт гэж. Тэгэхээр энэ стратегийн төлөвлөлтийг бол дээд төвшний удирдлагууд хийдэг. Стратеги төлөвлөлт нь ихээр үндсэндээ байгууллагын ирээдүй ямар байх вэ гэдгийг төлөвлөж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг бол дээд төвшний дарамнаас шийднэ үстэй тийм. Шуурхай хэн хийх вэ? Шуурхай төлөвлөлтийг бол анхан шатны менежер. Нэг ийм гурвалжин зураад байсан санаж байна уу? Гурвалжин зураад ингээд менежерүүд бол ийм төвшөнд хуваагдана. Топ менежер. Топ гэдэг чинь дээд шатных тийм. Тэгээд дунд шатных, анхан шатных гэж байдаг. Тэгээд топ менежерүүдийн хийх ажил бол энэ багхгүй. Тэгэхээр стратеги төлөвлөгөө бол биелэх хугацаа нь ямар байх вэ? Их хэмжээний хөрөнгө мөнгө шаардах нь байна. Тэр нь заагдж байгаа юмуд нь их ерөнхий үзүүлэлтүүд нь жишээлбэл гадаад харилцааг өргөжүүлнэ гэдэг юм уу тийм их ерөнхий юм заагддаг. Тэгээ хамар хүрээний өргөн байгууллагыг өргөн тийм байгууллагыг бүгэлд нь хамарсан юм шинжтэй. Хамар хүрээ бол шуурхай болохоор чинь богино хугацаанд биелнэ хөрөнгө мөнгө баг шаардна. Тэгээ заагдах үзүүлэлт нь тодорхой байхгүй. Богино хугацаатай юм маш тодорхой юм заах хэрэгтэй байхгүй. Жишээлбэл стратеги төлөвлөгөөнд гадаад харилцаа өргөжүүлнэ гэж заасан байгаа бол яг аль холбоотой яаж өргөжүүлэх юм бэ гэдгийг нь энэ шуурхай төлөвлөгөөнд зааж өгөх гэсэн үг. Тэгэхээр тактик нь жоохон онцлогтой байна тийм. Энэ хоёрын хооронд нь яг онцлогтой байна. Хооронд нь холбох онцлогтой байхгүй. Гол онцлог нь тэр. Стратегийг шуурхай төлөвлөгөө рүү хувиргах онцлогтой. За тэрийг бүрдчихэд авсан ч юм. Тактикийн төлөвлөгөө нь бол стратегийг
шуурхай төлөвлөгөөрөө хувиргах юм үүрэгтэй. За тэгээд мэдээж энийг бол дунд шатны менежерүүд хийнэ гэсэн үг шүү дээ. Стратеги гэдэг ерөнхий юм байна. Нөгөөх нь тодорхой юм байгаа байхгүй. Тэгэхээр тэр хоёрыг л хооронд нь одоо байх хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Холбох өөрөлдөх үүргийг нь бол хэн гүйцэтгэх гэдэг юм. Ямар төлөв Дунд чадна. дунд шат. За энэ дээр нэг юм харж та за стратеги гэсэн шүү дээ. Стратеги ба за би байгууллагын стратегийг өгнө харчих гэсэн байхгүй юу? Жишээ харах юм уу? Стратеги гэвштэй. Стратегийн жишээ тийм ээ. За бид нар тэгээд дараа 7 хоногоос одоо юу болох юм шүү дээ тийм. Өдөртөө нэг л юу болж их юм шүү дээ тийм. Тэр нь бол тэгээд зарим улсуудад бол их таатай байна. Ихэнх нь ер нь таатай байна тийм үү? Тэгээд Тэрний чинь хоорондоо би Данскийн 7 хоног 2 7 хоног